зүгээр одоо захын нэг хувьцаат компани ч юм уу нэг аж ахуй нэгжийн одоо мэдээлэл технологи хөгжсөн үед хүмүүс бол интернетээр мэдээлэл их авч байгаа шүү дээ. Тухайн компани одоо үндсэн одоо вебсайтанд орж үзэхэд бол төлөөлөл удирдах зөвлөл ч юм уу те магадгүй тэдгээр хүмүүсийн мэдээлэл ерөөсөй байдгүй шүү дээ. Тэгэхээр энэ компани удирдлагууд хийн бол гэдгээр баг шар хэвлэлээс тэр компани нууц 80-нд тэрч гэдэг юм нэг шар хэвлэлээр л өнөөдөр мэдээлэл аваад байгаа хгүй. Уг нь бол компани зөв өгсөн үед бол тухайн аж ахуй нэгжийн вебсайтанд орлоо гэхэд л бүх мэдээлэл байж ах хэрэгтэй гэж би бол ойлгоод байна л да. Энэ тал дээр хариулт өгөх. Банкуудын хувьд бол элтод байдал бусад төрлийн компаниудаас бол илүү сайн гарсан байгаа. Энэ нь ямар учир шалтгаантай вэ гэхлээр 2006 оноос эхлээд банкуд цэцтэй засгийн байдлыг төв банкнаас нэлж ихсэн байгаа. Үүний хэрэгжилтийн хүрээнд өнөөдөр манай улсын бүх банкуд өөрчлөн сая хийсэн хэн бидний эзэн бэ, хэн бидний төз вэ, төзийн дээрээ ямар хороолттой вэ, ямар бүтцгэн байгуулалтыг үйл ажиллагаа явуулж байгаа үлдтэй өдөрт илэрхийлсэн байгаа. Ер нь төлөөлөл удирдах зөвлөл гэдэг бол компани засаглалын хүний организм гэж яваад үзэх юм бол тэр бол бидний уурга тархина гэсэн. Тэгэхээр төлөөлөл удирдах зөвлөлийн манлайлал тэдгээр гишүүдийн чадвар, чадамж төлөөлөл удирдах зөвлөл амьд ажиллах асуудал нь бол компани засаглалын гол суурь гэж үздэг. Тэгэхээр төлөөлөл удирдах зөвлөлийг амьд ажиллуулах гол субъект нь болохоор төлөөлөл удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга. Энэ нарийн бичгийн дарга гэдэг маань одоо зөвлөх юм бол төрийн нарийн бичгийн даргын хэмжээний том ажиллагаа. Энийг бол өмнө бид нэр одоо жирийн ресепшн ахнаар ч юм уу те ингэж төсөөлдөг байсан. Энэ бол үгүй. Тэгэхээр төлөөлөл удирдах зөвлөлийг амьтай болгож тэдний бүх үйл ажиллагаагийн зохион байгуулж өгөх гол хүмүүс төлөөлөл удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга. Энэ хүн бол одоогийн дааж мөрдөж байгаа компани хуулиар эрх бүхий албанд шалтгаан байна. Тэгэхээр зөвхөн төзөө төлөөлөл удирдах зөвлөлийнхаа нарийн бичгийн дарга асуудлыг хэл тод байлгах. Энээр бол чадварлаг мэргэжилтэн сонгон шалгуулах асуудалтай бол анхаарч хэрэгтэй. Төзийн бараг нянил гэж ойлгох хэрэгтэй. Асууж чинь.